Оо дэлгэр сонсож байна уу? Эхлүүлэх үү? Бишээ дэлгэр харагдаж байна уу? Эхлүүлэх үү? Харагдаж байна. Эхлэх үү? За тэгээ окей. За өнөөдөр болохоор гадаад зах зээлд орох найдвартай гарцгээд Interactive Brokers-ийг холбогдуулаад ер нь мэдээлэл өгөх байгаа. За манайх болохоор 2014 оноос эхлээд Монголд анх удаа гадаад арилжааны брокерийн сервисийг нэвтрүүлсэн байдаг. Тэгээ 19 оноос болохоор одоо ярих чинь Interactive Brokers-ийг Монголд нэвтрүүлсэн байгаа. Тэгээд манайхаар дамжуулаад болохоор Нью-Йорк, Nasdaq, Хонконг, Торонто гэх мэтчлэн нэлээд олон улсуудын 139 орны биржүүдээр арилжаанд оролцож болдог. За тэгээд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн болохоор хувьцааны анхдагч, хоёр дахьч, бонд, үүсмэл үнцас ETF буюу одоо Монголоор биржээр арилжаалагддаг сан гэж нэрлэж байгаа. Валютын арилжаа байж болдог. За энэ дотроо болохоор бондын анхдагч, хувьцааны анхдагч арилжаа буюу IPO-д манайх яг тухайн сонгосон Хонконгийн биржийн IPO-д оролцох боломжтой байдаг. Яг манайх сонгосон тал оролцож болдог гэсэн үг. Тэрнээс биш бусад улсуудын IPO-д оролцох боломжгүй байгаа. За мөн хамгийн сүүлд нь дурдсан валют арилжаа гэдэг хэсэг дээр болохоор валют арилжаа болохоор нөгөө бидний мэддэг Forex-с өөр яг нөгөө тухайн валютыг нөгөө валютыг хөрвүүлэх арилжаа хийж болдог. Хөшөөрөггүй арилжаа гэсэн үг. За ийм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд байж болно. За арилжааны шимтгэлийн хувьд бол дефолтоор Америк дээр болохоор шишгийг бүрээс нь $0.2, Канад дээр шишгийг бүрээс нь $0.3 канад доллар. Бусад бирж дээр бол нийт арилжааны дүнгийн 1.5% гэсэн шимтгэлтэй явж байгаа. За ер нь арилжааны шимтгэл энэ байдлаар тооцогдсон гэсэн үг. За тэгээд бүх хүмүүс ер нь ихэнх нь данс нэглэгдсэн. Тэгээд гэрээ хийсэн байгаа хүмүүс байгаа бах. Тэгэхээр энэ талаар ер нь нэлээд мэдлэлтэй авах гэж бодож байна. За Interactive Brokers болохоор 1977 онд байгуулагдсан байгаа. Тэгээд 33 улсад брокерийн сервис үзүүлдэг. Тэгээд 135 биржээр арилжаанд оролцох боломжтой. 23 валютаар арилжаанд оролцож болдог. Тэгээд 600 нэмэлт төрлийн хөрөнгө оруулалт үйлчлэх боломжтой байдаг. Тэгээд Interactive Brokers нь болохоор Nasdaq дээр бүртгэлтэй IBKR гэдэг компани байгаа. Тэгээд өөрийнх нь хэмжээ 8.5 тэрбум байдаг. Тэгээд арилжааны дундаж орлого нь болохоор 1.8 сая доллар. За ойролцоогоор 981 мянган орчим харилцагчтай. Тэгээ арилжааны платформын хувьд болохоор Trade Workstation, IBKR Mobile гэдэг хоёр платформын хоёулаа ашиглаж болдог. За тийм байна. За одоо яг нөгөө платформын талаар шууд яриад явъя. За тэгвэл яаж За яг одоо болохоор манайхаас нөгөө хүмүүс өдрөө данс нэгтгэсэн хүмүүс байгаа. Зарим нь нийтлэх гэж байгаа хүмүүс байгаа. Interactive Brokers-ийн нөгөө платформынхоо нэвтрүүлгээр нууц үгийг мэйл рүү явуулсан байгаа. Тэгээ тэрийг ашиглаад мэйлэн дээрх зааврын дагуу орвол commit дээрх платформ нь бол яг ингэж харагддаг. Яг ороход бол ерөөсөө ингэж харагдана. За тэгээ эхнээс нь ярбол энэ order entry гэдэг энэ хэсэг нь болохоор захиалга оруулдаг хэсэг. За энэ дээр болохоор яг оруулсан хувьцааны мэдээлэл нь харагддаг. За энд бол нөгөө график буюу чарт нь харагдаж байна. Энд болохоор нөгөө оруулсан захиалгуудын талаар байгаа. За энд болохоор авсан хувьцаанууд болон портфолиогийн мэдээллүүд харагдаж байна. Доор нь болохоор нөгөө мэдээллүүдтэй
холбогдох мэдээллүүд нь харагддаг. За ер нь үндсэн layout функц нь бол нэг иймэрхүү бүтцтэй байдаг. За за хамгийн ихэнд болохоор энэ платформыг компьютер дээр хөлбөр дээр ярьж байгаа. Утсан дээр болохоор ер нь бол нэршлийн хувьд яг адилхан. Гэтэ байршил нь энэ тэндээ орсон л байдаг. Ер нь бол ямар ч ялгаагүй. Одоо iPad утсан дээр ер нь бол нэршил нь адилхан, байршил нь өөр л гэсэн. За тэгээд компьютер дээр платформын ингээд layout-ыг өөрчлөхдөө энэ цоошин дээр дарахаар өөрчилж болдог. За энэ дээр бол жишээ нь энэ хэрэггүй. Энэ нөгөө демо данс учраас юм хэрэггүй гэсэн байна. Энийг ингээд дэшээ доошоо хөдлөх боломжтой болчихно. Энэ цоошин дээр дарахаар. За тэгээ өөртөө яг яавал хэрэгтэй байна те. Тэр функцээр өөрчилж болно. Тэгээ буцаад цоошин дээрээ дарчаар ингээд хадгалагдчихдаг. За ингээд одоо саяны хэсгийг бол ингээд өөрчилжээ. За хамгийн ихэнд яаж захиалга оруулах вэ гэдэг ихний хэсэг дээр ярих юм. За захиалга оруулахдаа болохоор энэ order entry гэдэг хэсгээр яг энд авч байгаа ч юм уу зарах байгаа хувьцааныхаа одоо ticker буюу кодыг оруулж өгнө. За Apple бол жишээ нь AAPL гэдэг тикертэй те. AAPL гэж бичээд эмтэд давч дарахаар боломжтой опшнууд нь гарч ирж байгаа. За хэрвээ Apple-ийн энэ нэг логог юуг нь мэдгүй бол тикерийг мэдгүй бол шууд Apple гэж бичиж болно. Тэгээ энэ төр дарахаар одоо энд байж болох хувьцаануудын бас лист нь гараад ирнэ. За энэ дотроос Nasdaq-ийн Apple-ыг авъя гэвэл ок гэж дарчаар за яг ямар санхүү хэрэгслийг авах юм бэ гэдэг опшнууд байгаа. За хувьцааг нь авах гэж байгаа бол хувьцаагаа дарчин. За бас option warranty-ийн дансаараа дамжуулж одоо өөр тийм хөрөнгө оруулалт бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт болно. За одоо бол Apple дээр stock нь авъя гэж үзээд stock дээр нь дарч. За дахаар ингээд сонгогдчихно. За урдаасаа бол ингээд ийм сонгох опшнууд байгаа. За авах бол buy, зарах бол sell. За одоо бол авах захиалга оруулалт гэж үзээд buy-а сонгоч. За QTY гэдэг нь болохоор quantity буюу хэдэн ширхгийг авах юм бэ гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол дефолтоор 100 гэж сонгогдсон байна. За юу гэдэг 10 ширхгийг бол 10 ширхэгтэй. 1000 ширхгийг бол 1000 ширхэг ингээд хүснээрээ сольж болно. Ингээд дэше ташаас гүйлгээд сольж болдог. За энэ дээр бол ингээд ширхгээ оруулна гэсэн үг. За мөн доллараар бас оруулж болно. За доллараар оруулна гэдэг нь за одоо ширхгээр 100 ширхгийг авъя гэж байна. Эсвэргээрээ доллараар би 100,000 долларт авъя гэдээ оруулвал энэ ширхэг ингээд тооцоо гаргацдаг. Хашинд нь бодож хувааж үзээд за одоо зөв ширхгээр оруулна гэж үзээд 10 ширхэг бодчих. За Apple-гээс сонгочингууд энэ нэг хувьцааны мэдээлэл нь харагдаж байгаа. За жишээ нь одоо өмнөх хаалтын шин 123.6 доллар байсан байна. За одоо хэд дээр оруулах вэ гэхээр энэ ширхгээ сонгочлоо. За энд болохоор нөгөө захиалга оруулж байгаа төрлөө сонгодог. Ингээд артлын сум дээр нь дахаад дэшээ доошоо сонгох боломжтой байдаг. За энэ нь одоо яг дефолт байдаг буюу лимит гэдэг төрлөөр нь явчих. За тэгээд за одоо 123.6 дээр өчтөр хаасан байна. Одоо би за арай доор авъя гэж үзээд 120 дээр гээд авах захиалга оруулъя. За энэ дээр бол ингээ ханшаа сонгоно лимит гэдэг хэсэг дээр. За бас ингээ хүснээрээ дэшээ доошоо хөдлөөд аваад иж болно. Солиод иж болно. За энд ингээд ask буюу зарж байгаа ханш, bid буюу авах ханш гэж байна. Нэрээ харж байгаа тас захиалга өгч болно. Тэгээд за 120 дээр гээд ингээд сонгочлаа. За урдаасаа бол ингээд buy sell буюу авах зархаа сонгоно, ширхгээ сонгоно, LMT буюу limit гэдэг дээр одоо бол ингээд дефолтоор явчих. За энэ дээр ханшаа сонгоно. За дараагийнх нь энэ юу байгаа? Захиалгын хүчнтэй хугацаа сонгодог гэсийг энд сонгодог. Хүчнтэй хугацаа гэдэг нь одоо жишээ нь 120 дээр 10 ширхгийг авна гэдэг захиалга хэдийн хугацаанд одоо нээлттэй хүчнтэй байх байл гэсэн үг. За одоо day гэвэл өнөөдрийн хүчнтэй, GTC гэвэл good till cancel гэдэг ойролцоогоор нэг одоо оруулсан захиалганы 3-аас 4 сар биржээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. За ойролцоогоор нэг 3 сар 4 сар орчим байгаа. GTC-гээр оруулахаар угаасаа юу харагддаг. Хэдийн хугацаанд орж байгаа вэ гэдэг мэдээлэл нь харагддаг. За одоо бол жишээ нь day-ээр оруулж. За тэгээд advanced гэж энэ сонголт дараагийнх нь байгаа. За энийг бол дараа нь ярив. За ингээд Apple дээр авах захиалга 10 ширхгийг 120 дээр хугацаа нь өнөөдрөө буюу day гэдэг. GTC гэвэл урт хугацаанд байх нь. За энэ Dotl-ийн 2 опшны захиалга оруулсны дараа бас дахиад нэмээд тайлбарлая. За тэгээд submit гэдэг дарахаар захиалга орно. Ороход ингээд order confirmation гэдэг энэ баталгаажуулах хэсэг гарч байна те. Apple дээр 10 ширхгийг авна. За тэгээд захиалга нь болохоор limited буюу 120 гэдэг ханшин дээр нийт дүнгээрээ ийм commission нь ийм болж байна. За ийм дүнгээр арилжих гэж шүү гэдэг нь харагдаж байгаа. За тэгээ энийг override and transmit гэдээ дарчвал захиалга орно. За энийг ашиглахгүй байж болно. Тэгэхээр do not use гэж дарна. За энэ нөгөө simulator trade болохоор ийм асуудал гарч байна. Энийг бас ok гэж дарчээ. За энийг бас ашиглахгүй байж болно. Тэгээ энийг ok дарч. За тэгэнгүүт энд оруулсан захиалгын доош ороод ирдэг. За orders гэдэг энэ хэсэг дээр болохоор бүх оруулсан захиалгууд харагдана. За юу гэдэг бэлсэн бэлгээгүй
цуцлсан бүх захиалгууд харагдана. Эсвэл ордер дээр бол бүхэл захиалгууд байна гэсэн үг. За нэг юм шалгач. За байхгүй юм шиг. За тэгээд orders гэдэг хэсэгтээ бүх захиалгууд байна. Trades хэсэг дээр болохоор зөвхөн биелсэн захиалгууд trades хэсэгт байна. Summary дээр болохоор энэ хоёрыг нэгтгэхэд за яг дунджаар тэдэн дүнгээр баа хийлээ, тэдээр сэл хийлээ, нийт үнэлгээний дунджаар тэд боллоо гэдээ багцлаад харуулдаг. За trades дээр бол биелсэн захиалга байна гэсэн үг. За тэгээд сая Apple дээр авах захиалга өгсөн шүү дээ. Buy limit буюу тодорхой нэг ханшин дээр 120 дээр 10 ширхгийг авах гэдэг захиалга нь ингээд энд орчлоо. За тэгээ order status гэж зүйл байгаа. Тэрний нурдлын энэ ногоон одоо нөгөө захиалгын идэвхтэй байдлыг харуулж байгаа. Active буюу энэ захиалга одоо идэвхтэй орцсон биелэхээр одоо боломжтой байна гэсэн үг те. Орцсон байна л гэсэн үг. За ер нь идэвхтэй захиалгууд бүгд ногоон өнгийн ийм логотой гэх юм уу байдаг. За хүлээж чад захиалгууд болохоор цэнхэр өнгөтэй. Туцлагдсан захиалга улаан өнгөтэй болдог. За одоо энэ захиалга 120 дээрх 10 ширхгийг авна гэдэг захиалгаа туцлаад канселдчих. Тэгвэл ингээ канселдчихна. Тэгэхээр урталтаа улаан логотой болоод ингээ маус аваачаар canceled by trader гэдэг ингээд канселдчихж байгаа. За одоо дахиад авах гэж үзээд ширхээ биш доллараар гэж үзье. Тэгээд 10,000 долларт авъя. Ханшийн одоо захиалгын төрлөө LMT буюу тодорхой ханшин дээр гээд энэгээр оруулчихъя. За энийга одоо 123.73 дээр байна те. За 123.75 дээр зарж байна. Энүүгээр ингээд дарчвал бас ингээд шууд солигддог. Энийн дараад 123.74 дээр авъя. Тэгээд ширхгийн хувьд болохоор 80 ширхэг болох юм байна гэж тооцчихж байгаа. За хугацааны хувьд D буюу өнөөдрөөр за GTC-гээр сонгоч дөө. GTC-гээр ингээд сонгоч. Тэгэхээр advanced-ийг бас дараа ярья. Тэгээд submit гэдээ дарахад захиалга орчиж байгаа. За тэгээ ороход 10,000 долларын захиалга байна. Тэгээд нийт шимтгэлтэй ороод ийм Apple дээр 10,000 долларт авах ханшин 123.74 дээр. Overage transmit гэдэг дарахаар захиалга орно. За ингээд орчиж байгаа. За ингээд биелчлээ тийм. За энэ дээр бас яригдаагүй үлдчихэж байгаа юм. Энэ LMT гэдгийг яриаг үлдчихлээ. Тэгээ энэ хугацааны доотлын 2 чекийг яриаг үлдчихлээ. За саний buy захиалга өгөхдөр асуух зүйл байна уу? Баггүй юу? Үүсэлт чинь нөгөө нэг ширхэгээс хамаарат commission янз бүр болох асуудал байх үлээ. Энэ дээр одоо чинь buy хийж штэ 1000-аас 1000, 1140, 1200-аас дээш ширхэг хувьцаа авлаа гэхэд нэг хураамжийн хувьд нэг ондоо бодлоор боддог үлээ. Тий нөгөө 0.2 доллараар явдсан шүү дээ. 1250-аас дээш бол. Тэгэхээр саний мөнгөнд дүнгээр оруулахаар тэр нь автоматар тооцогдчихно. Хэдэн ширхгийг авч байна. Тэндээсээ ширхгээрээ тооцоо шимтгэл авч байна. Тэгэхээр асуудалгүй. Зөв. Өөр асуух зүйл байх бол үргэлжлүүл ярих. Тэгээд үргэлжлүүл яриа дөө. За тэгээд одоо яг ярих хэсэг нь болохоор энэ free market, open market гэдэг ийм зах зээлийн төрөл ярих шаардлагатай байгаа. За яг Америк дээр болохоор яг ийм зах зээлийн төрлүүд байдаг. Free market гэдэг нь болохоор одоо арилжааны өмнөх зах зээл. За open market бол нөгөө нээлттэй зах зээл. After market нь болохоор нөгөө арилжааны дараах зах зээл гэж гурвагдж байгаа. За free market гэдэг нь юу юм бэ гэхээр одоо захиалга хөглөхөөс өмнө захиалга оруулаад биелүүлж болдог зах зээл. Энэ гурвын ялгаа болохоор арилжааны идэвхтэй хувьд ялгаатай. Тэрнээс биш захиалга оруулах дээр бол ямар ч ялгаагүй биелдэг зах зээл. За free market-аар бол Улаанбаатарын цагаар 16 цагаас 21 цаг 30 минут хүртэл үйлчилж байгаа. Одоо нөгөө зуны цагийн хуваарьд шилжчихсэн. Энэ чигээрээ нэг 11 сар хүртэл орчим явна. Тэгэхээр Америкийн зах зээл бол free market нь 4-өөс 1-ээд оройн 9:30 хүртэл үйлчилдэг гэсэн үг. За тэгээ 9:30-аас нээлттэй зах зээл эхэлнэ. За 9:30-аас үйлчлээд 4 цаг хүртэл явж байгаад нээлттэй зах зээл дуусчихж байгаа. Тэгснээр 4-өөс 7 цаг хүртэл after market нь үйлчилдэг. Тэгэхээр ер нь бол ийм 3 зах зээл байх нь байна. Тэгэхээр зах зээл одоо яг үндсэн зах зээл нэгдэх хугацаа 21:30-аас. За Google дээр нөгөө ингээд хувьцааны нэрээ ticker-ийн бичээ хайхаар ингээд ийм ханш гарч ирдэ штэ. Тэгэхээр энэ үндсэн ханш 124.76 дээр хаасан гэдэг энэ ханш бол яг энэ 21:30-аас 4 цагийн хооронд арилжаа хийгдээд хаахтаа 124.76 дээр хаасан гэсэн үг байхгүй Apple-ийн хувьд. За эсвэргээрээ доор нь free market гэж ханш гарч ирдэг. Энэ нь болохоор яг одоо 3 сарын 18-нд free market-аар 4-өөс зах зээл нийхэд free market-ийн ханш 639 Apple дээр 123.85 байсан гэсэн үг байхгүй. Өчигдрийн хаалтын ханшнаас аль хэдийн унаад явж байгаа гэсэн үг.
За ийм байна. За тэгээд хувьцаанаас шалтгаалаад энэ free market, after market, open market дээр ялгаа гарах тохиолдол байдаг. За жишээ нь ямар үед гардаг вэ гэхээр нөгөө бидний мэддэг TRQ гэдэг Turquoise Resources гэдэг нөгөө оюутлоготой хамааралтай компани байгаа шүү дээ. Тэрэн дээр TRQ болохоор одоо Америк дээр, Нью-Йорк дээр байдаг болохоор энэ free market-аар арилжаана хийгддэг байхгүй нээлттэй. Одоо байгаа гэсэн захиалга өгч болно. Эсвэргээрээ давхар бүртгэлтэй нөгөө Торонтогийн бирж дээр байдаг. Торонто нь болохоор яг адилхан нөгөө Америктэй адилхан open market нь 21:30-аас нээдэг. Өмнө нь free market гэж Торонтод байдаг байхгүй. Тэгэхээр TRQ-гийн хувьд ямар зөрөө гардаг вэ гэхээр ингээд free market-аар өсөж иж болох байхгүй. Хувьцаа ингээд авч зараад өсөж явж байгаад одоо энэ хашин өсөж явж байгаад маркет нэгдэх үед Торонто дээр унаж нэгдээ давхар Америк дээр унах тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь free market-аар өсөж байгаа гэдэг нь тухайн өдрөө маркет нэгдэхэд өснө гэсэн үг бол биш. Зүгээр free market бол open market-ийн өмнөх зах зээл өгүүлж одоо өмнөх хэсгэл гэж ойлгох юм уу те. Тэгэхээр яг хувьцаагаа ямар хувьцаа вэ гэдгийг мэдчихэж арилжаа хийхгүй бол TRQ шиг жишээ нь хувьцаан дээр free market-аар өсөд харин за энэ бол өнөөдөр маркет нэгэд өсөх юм байна гэж авчдаг. Яг эсрэгээр Торонто нэх үед зэрэг одоо Америкийн open market нэгдэж байгаа. Нэгдээд унчвал одоо нөгөө өсөж явж чад унах тохиолдол байж болно шүү гэсэн үг. Тэгэхээр энийг бол жоохон яг авах хувьцаа харсан дээр гэсэн үг. За тэгээд дараагийнх нь за энэ бол цэвэр яг Америкийн зах зээлээр хэрэгжиж байгаа. Хонконгийн бирж болоод бусад одоо өөр бирж ярилцаанд оролцож болно те. Тэгэхээр яг энэ World Time Zone гэдэг энэ вебсайтаас ороод цагаа гаргаж иж болдог шүү. Ийшээ ороод сурч сэрч дээр нь хагаад бүх мэдээлэл нь авчиж болно. За тэгээ ер нь дефолтор монголчуудын одоо их ордог зах зээл бол Хонконгийн зах зээл байгаа те. Манайхтай адилхан цагийн хуваартай. Хонконг болохоор 9:30-аас нэгдээд дунд нь 12-оос 1-ийн дунд хамардаг. Цайны цаг таардаг. Тэгээ 1-ээс 4 хооронд арилжаа нэгдэж байгаа. Өдрийн цагаар. Тэгээ ер нь бол 4 цаг одоо Улаанбаатарын цагаар 16 цаг гот бол маркет бүрэн хаачна. За тэгээд тухайн өдрөөс шалтгаалаад нэг 15 минут ч юм уу 30 минут ч юм уу ингээд жоохон сунгах тохиолдол гардаг. Тэр нь бол яг тухайн юунаас шалтгаалж байгаа. Өдрийнхөө бирж арилжаанаас шалтгаалдаг гэж ойлгож байгаа. За тэгээд бусад биржийн нээлтт болон хаах цагуудыг бол эндээс харчиж болох нэ. Америкийн зах зээл ингээд 3 вагддаг. За энэ 3 вагчааг ярьж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр энэ түрүү энд захиалга оруулахад энэ day-гээд хугацааны захиалгын хүчинтэй хугацаа сонгож байгаа шүү дээ. Энэ дээр энэ хоёр чеклэх сонголт байгаа байхгүй. За энийг яадаг вэ гэхээр одоо жишээ нь Apple гээд 100 ширхэг гээд 120 дээр гээд авах захиалга жишээ нь ингээ оруулаад үзье. Тэгээд submit гээд орохоор орж байгаа те. Орчхоор миний энэ захиалга хэрвээ энэ дээр энэ fill outside RTH гэдэг энийг чеклээгүй байх юм бол миний энэ захиалга зөвхөн нээлттэй зах зээлээр орно гэсэн. Энийг чеклэхгүй бол нээлттэй гэдэг нь одоо жишээ нь 120 дээр 100 ширхэг авъя гэдэг захиалга нээлттэй зах зээл буюу 9:30-аас нэгдэхэд л миний энэ захиалга орно. Энийг хэрвээ чеклэхгүй болвол энийг харин чеклэх юм бол миний захиалга одоо нөө түрүүний ярьж байгаа энэ free market болон open market болон after market бүх зах зээлээр хүчинтэй гэсэн. Бүх хугацаанд нь хүчинтэй. Энийг чеклэх юм болчвол харин зөвхөн нээлттэй зах зээл буюу одоо энэ зах зээл нээх буюу 9:30-аас 4 хооронд л миний энэ 120 дээр 100 ширхэг авъя гэдэг захиалга хүчинтэй гэсэн. Тэрнээс өмнө ханшин 120 хүрсэн ч биелэхгүй. Маркет нээх үеэс хойшоо энэ захиалга идэвхтэй болж орно гэсэн. За тэгэхээр энэ бол аюул чухал опшн байна. Энийг аюул анзаарч авах хэрэгтэй. Энийг чеклжүүл нь анхаарлын тэмдэг гараад ирдэг. Чеклэхгүй бол анхаарлын тэмдэг гарч ирдэггүй ингээд явж байгаа. За эндээс асуух зүйл байна уу? Жишээ нь би одоо юу гэдэг маргааш өглөө энэ захиалгыг оруулаад саяны сонголтыг сонгоцсон байхад одоо pre-market дээр бол одоо шууд биелий өчнө гэсэн үг. Одоо жишээ нь өглөө 9 цагаас саяны энэ захиалгыг оруулсан. Одоо 100 ширхгийг 123. За 120 дээр авах захиалга өглөө одоо Улаанбаатарын цагаар 9 цагаас оруулсан гэж үзье те. Тэнгүүт энийг fill outside RTH-ийн дарчи те сонгоод оруулчих. Тэгээ submit гэдэг ингээ оруулчихад энэ захиалга хизээ яг идэвхтэй одоо энэ 120 гэдэг ханшнаар биелэх вэ гэхээр хугацааны хувьд болохоор энэ free market нэгдэх буюу 16 цагаас одоо free market нэ шүү дээ. Тэгэхэд энэ захиалга ороод эхэлчих байхгүй. Энэ бол хугацаанд шууд биелэн гэсэн үг. Эсвэргээрээ энийг чеклэхгүй те ингээ оруулчвал 100 ширхэг 120 дээр гээд ингээд оруулчвал энэ захиалга 120 дээр ханшин free market-аар ирсэн ч биелэхгүй зөвхөн нээлттэй зах зээлийн үеэр л одоо биелэн гэсэн үг байхгүй. Окей те. За тийм байна. Өөр асуух зүйл байна уу? Ойлгохгүй зүйл гарсан уу?
За гай өгөөж үзлээ. Үргэлжлүүлээ ярих уу? Ярьлаа шүү. Тэр open нь шүү дээ. За. Open pre хоёрынхаа ялгааг дахиад нэг хэлээд өгдөө. Яг цагийг үгүй юм байна. Гэхдээ pre market-ийн үед захиалга өгсөн чинь яг тэр дороо биелэх юм уу? Эсвэл заавал open эхэлсэн үед тэр нь гүйцэлддэг юм уу? Яа тийм дараалал явд. Шууд л биелнэ шүү дээ. Тухайн үед Тэр дороо юу? Тийм шууд тэр дороо. Ялгааг нь түрүүн хэлсэнтэй волюмын үед ялгаатай байхгүй. Одоо free market гэдэг чинь Улаанбаатарын цагаар 16 цаг гэхээр Америкт бол шөнийн үүрийн 4 цаг болчиход байна шүү дээ. За биржээс мужаас ажиллагаа заримд нь 5 цагч болж байгаа. Тэгэхээр одоо ингээнэ бодоод зөвхөр үүрийн 4 юм уу 5 цагт арилжаа нэтэх яч утсан Америкт бол бага шүү дээ. Эсрэгээр нөгөө бусад Азийн улсууд ч юм уу өөр бусад улсуудад өдөр байгаад идэг. Тэгэхээр энэ цагаар арилжааж болдог байхгүй. Тэгэхээр арилжааны итгэх бол энэ free бол after дээр муу байна. Open market үед бол итгэвтэй байна. Тэрүүгээр ялгаатай. Volume амар бага байна гэсэн үг. Open market-ийн эхний 2 цагт нөгөө бүх арилжаа нь хийгдээд те. Хөдөлгөх гол хөдөлгөлт хийгдэх зүйлүүд нь явна гэсэн. Дахиад биелэхэд тэр дээр асуудал байна. Биелэхэд бол free дээр өгсөн захиалга тэр ханшин дээр ирчүүл шууд 100% биелнэ. Тий. Окей. Нэг юм асуух юм. Энэ нөгөө нээлттэй зах зээл дээр ингээд одоо юу үгдэж захиалга оруулж штэ. Тэгэхээр өмнө нь өсөө явчихаар нөгөө захиалга биелэгдэхгүй тэгээ захиалга нөгөө дээш нь одоо өөрчлөлт одоо нөгөө ханшийн өөрчлөлт захиалга яаж яах вэ? Оруулах вэ? За тэгээ би нэг араас нь өөрчлөлөө ярих юм. За. За өөр асуулт байгаа юу? За тэгвэл өөрчлөлөө ярьлаа. За одоо энэ дэр яригдаг үс хэдэн болохоор энэ fill outside RTH бол юм байна. GTC бол нөгөө урт хугацааных гэсэн үг. За тэгээд яригдаг нэг опшн нь энэ байгаа. Энэ юу вэ гэхээр LNT гэвэл яг тодорхой нэг ханшиг сонгодог байхгүй. 100 гэдэг чинь 100 ширхгийг хэд дээр оруулах юм бэ гэсэн үг. Хэд гэдэг ханшнаар авах юм бэ гэсэн үг. Mid price гэдэг нь энэ ask bid хоёрын дундах одоо зарах бол авах ханшны дундуур тухайн одоо секундтай хэд байна тэрэн дээр автоматар орчин. За нэг хэсэг шүү. За тэгээд юун дээр mid price болохоор яг ийм ханш шүү. За market гэдэг нь болохоор ханш оруулах шаардлагагүй. Одоо тухайн үед ханш хэд байна тэрэн дээр нь автоматар ав гэсэн үг байхгүй. Ямар ч юу байхгүй. Ханш оруулах шаардлагагүй. Тэгээд одоо жишээ нь MKT гээд маркетаар оруулчвал одоо тухайн үед зарах ханш нь хамгийн бага нь хэд байна те. Тэрэн дээр нь очиод одоо платформ нөөрэ тооцоолоод оруулчихна гэсэн. Тэгээд ингээ оруулахаар ингээ орчин. За ингээд авчлаа те. За энэ болохоор сайн нөгөө демо данс болохоор гээд буруу ажиллаад байна. Яг бодит дансан дээр юу болох вэ гэхээр энэ маркет гэдэг ханшийг сонгохоор энд free market гэж байдаг байхгүй. Тэгэхээр маркет ханш сонгосон үед free бол after market-аар одоо юу гэдэг маркет гэдэг төрлөөр авч болтгоо гэсэн. Заавал ханшаа сонгодог. Тэд гэдэг ханшин дээр авна гэдгээ оруулдаг. Тэгэхгүй бол одоо энэ чинь 7:30 гэхээр free market явж байгаа шүү дээ. Free market-аар market гэж захиалга оруулах тахт биелэхгүй. Хэд ханшин хэд ч байсан хамаагүй биелэхгүй. Явж байгаад маркетаар нөгөө маркет нэгтгэх буюу нээлттэй зах зээл эхлэх үед шууд маркет захиалга нэтгэвтэй болж ордог. Энэ дээр угаасаа free market гэдэг чек опшн байдаг байхгүй. Бусд дээр нь бол ингээ байгаад байгаа шүү дээ. Яг одоо явж байгаа зах зээлийн ханшаар орчдөг юм байна те. Тий, одоо байгаа ханш нь те. Байгаа сэнчлэг нийлдэг зах зээл явж байгаа ханшаар болохоор тий, MKT гэдэг ханш нь болохоор free market үед ажилтгүй шүү гэсэн үг байхгүй. Free бол after market үед ажилтгүй. Зөвхөн нээлттэй зах зээл буюу одоо энэ 9:30-аас л ажиллана гэсэн үг. 9:30-аас 4 хооронд л ажиллана. За тэрийг сайн анзаарч явах хэрэгтэй. За тэгээд дараагийн юм нь болохоор MKT-гээс гадна ингээд доор юм захиалгуудын аюулгүй олон төрөл байгаа. За өнөөдөр болохоор энэ гурыг л ярьж чинь нэмээд энэ стопыг бас ярьж болно. За энийг бас зарг захиалга оруулах үед ярив. За тэгээд энэ дээр market гээд тодорхой нэг ханшин за mid дээр байсан ч болох юм байна. За LMT-гээр оруулчих да. 120 дээр гээд авах захиалга оруулчих. Submit-гээ орохоор ингээ орчиж байгаа. Тэгээ ордер хэсэгт болохоор бүх орсон захиалгууд байна те. Биелжүүл нэрийн юм саарлангтай болоод маусаа очиод харахаар fill гэдэг дараад ирдэг. Биелсэн захиалгууд энэ трейд дотор орж байгаа. Цаг минуттайгаа ингээд данстай тэгээ commission-тэй харагддаг. За ордерт болохоор одоо чинь өдрөө хашаа яаж солих вэ гэсэн шүү дээ. Одоо 120 дээр байсан чинь хашин дээшлээд идэг. Авч чадахгүй бол яах вэ гэвэл 120 дээрээ дарахаар энд шууд хүснээрээ суулж болдог байхгүй. Дээшээ доошоо хөдлөж болно.
эсвэл 100 ингээд за бууруул явна гэж зүйл 119 болоод тоо ширхгээ одоо юу гэдэг 150 ширхэг болж нэмэгдүүлье гэвэл энэ дээрээс болоод апдейт гэдээ дарчвал энэ шууд апдейтлэгтээ захиалагч өөрчлөгдөн гэсэн. За ер нь бол ингэж л одоо adjust өөрчлөлт хийн гэсэн үг. Окей та. За дараагийн хэсэг нь болохоор за энэ захиалга оруулалт юм байна. Энд орсон захиалга нь харагддаг юм байна. Энд болохоор бэлсэн захиалгууд буюу бүр хувьцаагаа авчвал энд харагдана. За уртаасаа болохоор энд яг юу харуулж байгаа вэ гэхээр энд болохоор ямар хувьцаа вэ гэдэг нь нөгөө тикерээр харагдаж байгаа тийм. Apple, одоо Матад, Neo, TRQ, Tesla, United Airlines, Xpeng гэдэг хувьцаанууд байна. За 12.1 хувьс байна. За энд болохоор хувьцааны тикер нь буюу ямар хувьцаа гэдэг нь харагдана. За урдаасаа бол daily P&L гэдэг нь өнөөдрийн ашиг алдагдал гэсэн үг. Яг өнөөдөр яг энэ хувьцаан дээр хэдийг алдаж байгаа юм бэ гэдэг нь урталт нь ингээд тооцоологдож харагдаж байгаа. За position post гэдэг энэ болохоор position гээд хэдэн жишгийг байгаа юм бэ гэдэг нь харагдаж байгаа. За одоо жишээ нь Apple дээр бол 181 ширхэг байна. Матад дээр 30,100 ширхэг байна. Neo дээр 100 ширхэг байна тий. За position-оор ширхгийн хэмжээг харуулна. MTT value гэдэг нь миний одоо энэ жишээ нь Apple-ийн 181 ширхэг хувьцаа зах зээлийн үнэлгээ нь $22,000 гэсэн үг. $22,000 $330. За AVGFX гэдэг нь болохоор дундж авсан хайш гэсэн үг. За жишээ нь Apple дээр одоо өнөөдөр аваад, маргааш аваад, нөөдөр аваад ингээ олон өдөр аваад яг дундчаар хэдээр авсан бэ гэдэг хашны автоматар шимтгэл нь орсон дүнгээ тооцогддог. За одоо Apple дээр бол жишээ нь 120% дээр дундчаар авсан байна. За сүүлд болохоор 123,139 дээр арилж хийгдсэн. Би болохоор нэг нийтдээ $1.3 алж харагчаа тийм. Өөрчлөлт нь энд харагдаж байна. За AVG price болохоор дундаж change last гэдэг нь яг миний авсан хувьцааны сүүлд хэдээр арилж хийгдсэн харагдаж байгаа. Change гэдэг нь энэ хоёрын зөрүү. За энэ дээр нэмэх нэг хэрэгтэй опшн юу вэ гэхээр яг энэ одоо юу гэдэг цонхон дээр window дээр нэмэх хэсэг нь энэ settings гэдэг энэ дээр дарахаар settings гэж байгаа. Энэ дээр дараад за яг энэ баганд орох мэдээллүүдийг юу вэ гэдгийг энэ сонгодог байхгүй. Одоо жишээ нь position, market AVG price гэдэг ингээд мэдээлэлүүд байсан шүү дээ. Энэ дээр хэрэгтэй юм нь unrealized profit and loss гэдэг энэ хэрэгтэй. Энийг дарахаар ишээ нэмэгдчихнэ. Add гэдэг дарахаар нэмэгдчихнэ. Cost basis гэдэг нь бас хэрэгтэй. Энийг дараад ишээ дарахаар нэмэгдчихнэ. Тэгэхээр apply oct дарчаар ингээд энэ дээр нэмэгдээд гаачих арталт нь. За энэ дээр ингээд хойшлуулаад гаргачих. За энэ unrealized profit and loss гэдэг нь юу юм бэ гэхээр яг одоо энийг зараад гарах юм бол хэдийн ашиг алдагдaltaй байл гэсэн үг. За Apple дээр одоо бүх 181 ширхгээ зараад гарвал нийтдээ $16 алдна гэсэн үг. Би болохоор нийтдээ $22,338 авсан байна гэдгийг энэ cost basis гэдэг энэ баг нь харуулдаг. За тэгээ ингээд хувьцаа болгоноор арталт нь байгаа. За жишээ нь 12.1 дээр бол $197,000 Хонконг доллараар аваад $5,000 Хонконг долларын алдагдaltaй нийтдээ одоо шууд зараад гарвал $5,000 алдна гэсэн үг. За тэгээд daily profit and loss энэ unrealized хоёр юугаар ялгаатай юм бэ гэхээр daily гэдэг нь зөвхөн өнөөдрийн ашиг алдагдал гэсэн үг. Unrealized нь болохоор бүх одоо өчтөр авсан өнөөдөр авсан нийлүүлээд за нийтдээ бол ийм долларын алдагдaltaй ашигтай гэдгийг нь харуулж. За тэгээд энэ багнууд дээр бол ийм мэдээлэл гаргагддаг. За эднэрийг бүгдийг нийлүүлээд энд өнөөдрийн нийт хувьцааны буюу миний бүх позишнуудын ашиг алдагдал нь энд daily дээр харагдаж байгаа. Unrealized буюу за яг би бүх позишнаа зараад гарах юм бол $161,500 нэмэх баланстай гарна гэсэн үг. За энэ нь бол энд харагдаж байна. За тэгээд net liquidation гэдэг энэ net liq гэдэг нь болохоор миний нийт хөрөнгийн үнэлгээ миний бүх хувьцаа болоод cash буюу бэлэн мөнгөний нийлээд $2.3 сая үнэлгээтэй байна гэдэг нь энд харагдаж байгаа. За ер нь эндээс тийм мэдээлэлүүд гарчиж болно. За нэмээд favorites гэдэг хэсэг дээр өсвөл ингээд нэг watch list төсөж болно те. За хардаг хувьцаануудаа нийлүүлдэг ч юм уу. Энэ дээр шууд дарахаар нөгөө хайх боломжтой байдаг. Одоо Neo гэвэл Neo гэж бичээд энтер дарангууд stock нь юм уу гэдээ харагдана. Stock-ыг сонгочоор ингээд хаш бүх мэдээлэлүүд нь харагдаж байгаа. Тэгээ ингээд mouse хоёр дараад устгаж бас болдог. Clear remove гэд энэ дээр дараад энэ багнуудаа устгаад яг хардаг хувьцаануудаа нэмдэг ч юм уу те. Эндээс ийм ашиглах функц бол байгаа. За одоо түрүүн авцгаалаа хийе үзсэн. Одоо зарыг гэвэл мэдээж өөртөө байгаа авцгааг зарна шүү дээ. Тэгэхээр Apple гэдэг энэ дээр дарангууд шууд ийшээгээ цонх руугаа шилждэг. Тэгээ дарсан хувьцаа шууд ийшээгээ шилжин гэсэн үг энэ цонх руу. За Tesla дээр Apple дээр л үзээ да. Apple дээр 181 ширхэг байна. Sell гэдэг одоо түрүүн buy бол авах байсан. Одоо зарах хэмжээ мэдээд sell. Тэгээ quantity дээр нь болохоор одоо надад байгаа ширхэг 180 ширхэг гэдэг энэ 81 ширхэг гэдэг энэ дээр шууд харагддаг. Бас энэ дээрээс харагдаж байгаа тийм position дээр.
За 181 ширхгээс 10 ширхгийн зарыг хэлж үзээд харав гэж оруулъя. За ханш нь болохоор за зах зээлийн ханшаа мэдээ зарах гэж байгаа бол маркет гэдгийг дараад нөө нээлттэй зах зээл үеэр зарж болно. Одоо фри маркет явж байгаа учраас заавал ханш зоох хэрэгтэй. За тэгээ ханшаа юу гэдэг за одоо нэг 123.32 байгаа юм байна. Би одоо 123-ийг 50 дээр зармаар байна гэвэл 123.50-ийг сонгоол. Хугацаагаа болохоор миний захиалга одоо фри маркетаар явж байгаа учраас фри маркетаа чеклэнэ. Тэгээд өнөөдрийн дотор хүчнтэйгээд тэгээд submit-гээ оруулна. За захиалга чинь Apple 10 ширхэг улаанаар sale захиалга. Нөгөө outside regular trading hours гэдэг нөгөө чеклсэн энд одоо гарч байна. Тэгээд 123.5 дээр нийт ийм дүнгээ арилж байгаа гээд transmit дарчгаар захиалга ингээ энд орчиж байгаа. За тэгээд захиалга мэдээ туцлах бол cancel гэж туцалчиж болно, өөрчлөх бол ингээ дэшээ доош өөрчилж болно, тоош өөрчлөх бол ингээ өөрчилж болно. За ийм байна. За саний ярьсан юмнуудаас асуух зүйл байна уу? Гайгүй юу та? За тиймчлээ. За тэгвэл өөрчлөл ярьлаа шүү. Юу. Саяхан дээрээс нэг юм асууж. Юу яриа сонсогддгүй. Байна. Гэтэ яриа аягүй хүмүүс сул сонсогдоод байна. За одоо яаж вэ? Одоо тааш байна. За change гэдэг маань юу илэрхийлж байгаа вэ? Change гэхээр одоо энэ change-ийг ярьж байгаа шүү дээ. Тийм. Энэ болохоор миний авсан ханш болоод юу хоёрын зүр байхгүй. Тэр нь дундаж ханш хоёрын зүрүү. Гэтэ нөгөө демо болохоор буруу харуулдаг шиг байна. P and L нь болохоор юу гэсэн бэ? P and L Profit and loss гэдэг ашиг алдагдал байхгүй. Тийм үү. Тэр улаагаад авах юм бол алдагдaltaй байна гэдгийг. Одоо энэ дээр бол жишээ нь нэмэх баланстай. Энэ хан дээр хасах, энэ хасах, энэ нэмэх байна гэсэн үг байхгүй. Энэ daily гэдэг нь болохоор зөвхөн өнөөдрийн хувьд unrealized гэдэг нь болохоор бүх ашиг алдагдал буюу одоо би нэг зараад гарах юм бол хэдийн ашиг алдагдaltaй юм бэ гэдгийг ингээд харуулж байгаа байхгүй. Одоо байгаас last ханшаар нь тооцоод. Одоо нэг хувьцаанаас олон өдрөөр ингээд авчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт average гэж харуулж байгаа нь аль нэг лээ? Average TX5. За. За баярлалаа. Окей. Position дээр хавтах 100. За энийг дараа нь ярина. Энэ нөгөө short арилжаа болоо. За окей. Яс саний хэсгээс гайг бол өргөжлүүлээд ярэ. За тэгээд за зарах захиалга бол ингээ өгчнө. Тэгээд дахиад саний яг хэлсэн дээр position дээр хасах гэдэг нь юу вэ гэхээр хэрвээ өөртөө байхгүй хувьцаагаа одоо балансны шууд net liquidation-ийн хэмжээ нь $2000 дээшээ бол нөө short буюу өөртөө байхгүй хувьцааг брокероос зээлж аваад унагт нь ашиг хийх арилжаа хийж болно. Тэгэхээр би Tesla дээр жишээ нь одоо 621 дээр short арилжаа хийсэн гэсэн үг байхгүй. Тэгээд 621 байхад нь би 100 ширхгийг зарах арилжаа хийсэн. Тэгэхээр энэ short-ыг яаж хийдэг вэ гэхээр одоо энд өөртөө байхгүй хувьцаагаа эхлээд болох нь шүү дээ. Одоо юуг шортлмаар байд юм те. American Airlines-ийн шортлыг гэвэл AAL гээд энтер дараад хувьцаагаа олоод short гэдэг дарангууд position гэж байхгүй. Одоо байхгүй учраас би энэ шортлж болно. Хэдэн ширхгийг шортлох юм бэ гэдгийг эндээ сонгоод тэгээ ханшаа юу гэдэг 25 бол 25 25.26 дээр байгаа юм байна те. 25.26 дээр нь ч юм уу шортлыг гэж үзээд sale-гээд submit-гээ оруулахаар захиалга орж байгаа. За энэ ханшнаараа бэлгүй шүү. За тэгээд биелжүүл энэ short арилжаа нь энэ position дээр хасах үлдэгдэлтэй болчихдог. Тэгэхээр өөрт чинь ямар үед ашигтай байх вэ гэхээр 25.26-аас ханшин доош явал ашигтай гэсэн. Тэгэхээр энэ short арилжаа бол нэг талаас за эрсдэлтэй удаан бариул бас эрсдэлтэй байж болох юм. Тэгэхээр яг хийж бол ер нь бол болно. Уналтаас ашиглаж болно гэсэн үг байхгүй. За энэ хасах нь бол тийм утга учиртай байна. За тэгээд дараагийн юм нь болохоор энэ дотлын юун дээр мэдээ харах дээр болохоор энд сонгосон цикрийнхаа мэдээг энд харуулдаг байхгүй. Теслатай холбогдох бүх мэдээллүүдийг харуулж байгаа. За Теслад хамаарах одоо EV маркет хамаарах ч юм уу те. Захиргааны машины компаниудад хамаарах ч юм уу эсвэл жоохон Теслатай хамааралтай юу ч хамаагүй бүх мэдээллүүд ингээд доош уурсаж байгаа. Энийг ингээд ороод нэг нэгээр нь уншаад иж болно. Цаана нь одоо яг ямар мэдээлэл бичсэн байна гэдэг ч юм уу те. За тэгээд энэ бол мэдээ хардаг хэсэг баах нэ. Ранк нь ингээд бас хардаг. За энэ дээр бас дэлгэрэнгүй ярина. За захиалга оруулах дээр дахиад нэг юм ярьчээ.
Авцгаалга жишээ нь Tesla дээр за надад 100 шиг байгаа юм байна. Tesla дээр биш, American Airlines дээр зүгээр юм уу? American Airlines гээд 100 шигийг авъя. Ханшин 25/27 дээргээд ханшаа бол нэг тодорхой ханшин дээргээд илэмтэйгээр сонгочоо. Хугацаагаа болохоор day буюу өнөөдрийн хүчинтэй. За fill outside RTH гэдэг нөгөө free market, open market, after market-ыг хүчинтэй гэдээ сонгоч. Тэгээд энэ дөрөв яригдаагүй сэдвүүний advanced гэж хэсэг байхгүй. За энэ дээр бол аюу олон төрлийн опшнууд оруулж болдог. One cancel-ийн наазар ч юм уу нэг нь билээ нөгөөт нь биелэхгүй ч гэдэм үү та. Тим төлөөр оруулж болдог. За өнөөдөр болохоор зөвхөн нөгөө Nasdaq юу гэрээ bracket захиалга нэрээ. Энэ дээр яадаг гэхээр нэг чекэрчүүл одоо жишээ нь 25/27 дээр 100 шигийг авах гэж байгаа. Авцсан Apple Profit Taker гэдэг нь 25/27 дээр авсан. Энийгээ би 26/27 дээр хүрэл зарыг гэсэн захиалганд оруулж болно. Хүснээрээ одоо хийдэж юм те. 25/27 дээр авчлаа. Би буцаад 28 дээр зарна шүү гэд ашгаа авах ханшаад оруулж болдог. Тэгээ энэ захиалга мэдээж бас нэг хугацаа өгч болно. Daily ч юм уу, GTC ч юм уу хугацаа өгч болно. Stop loss нь болохоор за 25/27 дээр авчлаа. Хэрвээ ханш унаад 23 дээр ирэх юм бол би алдагдлаа хүлээгээд зарна гэдгээ бас ингээд нэг захиалгаар бүгд нь олж болдог байхгүй. Тэгээ энэ дээр бас мэдээж хугацаа сонгоно, ханшаа сонгоно. Тэгээд submit гэдээ оруулчвал одоо ингээд 3 захиалга оруулж байгаа. 100 ширхгийг авах гээд байна. Эсвэргээрээ 100 ширхгийг 28 хүрэх юм бол зарах захиалга өгнө. За бас эсвэргээрээ ханшинд 23 хүрэх юм бол 100 ширхгийг зарна гэдэг захиалганд оруулчвал. За long term арилжаа гэж хүмүүс бол энийг ашиглаад ингээд 50 амар байхад гэдэг юм хүлээгээд орхиж болно гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд захиалга нэг доор ингээд 3 багтад ороод ирдэг. За канселдах бол мэдээж ингээд канселдах хаваад канселдчих болно. Өөрчлөх бол ингээд өөрчлөж болно гэсэн. За ер нь advanced дээр ихний ээлжинд бол энийг хэл яриад байгаа. Ийм боломж бол байгаа. За одоо яг нэмэлт асуух зүйл байхгүй бол захиалга оруулах хэсэг нь ер нь ингээд функц дуслаа. Тэгээ одоо яг нэмэлт нөгөө мэдээлэл харах юу байгаа. Функцүүдийн талаар ярилцах хэсэг байна. Саний захиалга оруулахаас асуух зүйлүүд байна уу? Би нөгөө хоцроод ороод ирсэн байхгүй юу. Тэгээд бичлэг хийж байгаа юм биш. Бичлэг нь хадгалагдаж үлдэхгүй дараа нь үзэх боломжтой болов. Бичлэг нь хадгалагдаж үлдэнэ. Дараа нь үзэх боломжтой байна. Окей. За цааш явъя. За явъя. Тэгээд ер нь бол одоо гол core функцүүдээ ярьчлаа. Тэгээд энд нөгөө хүсвэл одоо том дэлгэцтэй ч юм уу те харах өнцгөө өөрчлөлийг гэвэл ингээд энэ дээр дарж агаад энэ new window гэдэг хэсгээр дарахаар шин цонх нэмдэг байхгүй. Одоо энийг бол жишээ нэг цонх, энэ нэг цонх, энэ нэг цонх, энэ нэг цонх бүгд нэг цонх new window дээр ингээд өөр опшнууд байгаа. За зөндөл орлын опшнууд байна. Хэрэгтэй нь time and sales хэрэгтэй. Энэ яадаг вэ гэхээр энэ дээр дарчхаар ингээд ийм цонх гараад ирж байгаа. Тэгээд харагдах одоо өөртөө яавал харагдвал зүгээр юм те. Тэрүүгээр өөрчлөөд одоо яг энэ дэлгэцэн дээр ингээ багтаачвал зүгээр ах. За надад тэр жижиг учраас харагдахгүй болох шиг байна. Энэ юу нь яг яадаг цонх юм бэ гэхээр за маркет дата нь бол delay буюу хойшилж хоцрогдсон явж байгаа. За энэ болохоор хэдэн ширхгийг хэддээр авсан бэ гэдэг нөгөө одоо ханшин явж байгаа гэсэн. Одоо өнгөрсөн арилжааны мэдээлэл гэсэн үг те. Эндээс харж болдог. Саний new window-д дараад энэ time and sales гэдэг энийг дараад гаргаж болно. Энэ нөгөө яг захиалга өгөх үед чинь за ер нь өмнө нь хашин хэд дээр хэдэн ширхэг явсан байна. Одоо хэд их ширхгээр аваад энэ цөөн ширхгээр аваад энэ ч юм уу те. Тэрийг эндээс ингээд жоон хоцрогдолтой ч гэсэн харж болно. Хэрвээ хоцрогдолгүй бүр нэмж хармаар байна гэвэл interactive brokers дээр нөгөө Venus-аас шалтгаалаад нөгөө биржээс шалтгаалаад өөр байдаг байхгүй. Одоо Нью-Йорк дээр жишээ нь $25, Nasdaq дээр $15 орчим байдаг. Тэгээд сард тийм хэмжээний жимтгэл нэмж төлөөд энэ бизнес арилжаа болно. Энэ ханшиг, зах зээлийн ханшиг ямар ч алдагдaltaгүй real time-аар харж болно. За одоо яг өөрсдөө чинь нийлгэж байгаа дансан дээр болохоор яг энэ ханшнууд энэ snapshot гэж товч байгаа. Snapshot гэдэг товчин дээр дарангууд ханшин ингээ ийшээ refresh хийгдээд одоо байгаа ханшин харагдана. Нэмээд авч зарах гэж байгаа яг одоо байгаа best ханшнууданд хамгийн сайн ханшнууд нь харагдана. За эсвэргээрээ энэ график дээрх нь болохоор 15 минутын хоцрогдолтой явж идэг. Одоо тэгээд нэмж ярих зүйл дээр нөгөө хаш ханаас харуул хоцрогдолгүй харах байх юм уу те тэр талаар нэмж ярих юм. За тэгээд new window дээр бас хэрэгтэй юм хүсвэл одоо нөгөө хоёр чарт хармаар байдаг те. Advanced чартлахтай бол энэ дээрээ ингээд чартаа өөрчлөөд нэмээд оруулаад ирж болно. Тэгээд одоо энэнийхээ хэмжээг бууруулдаг ч юм уу те хүснээр өөрчилж болно. Тэгээд нэг candle-д одоо жишээ нь энэ дээрээ 1 минутаар
хараад энэ дээрээ болохоор за өдрийн хугацааных буюу daily candle гэдгийг сонгочоод энд болохоор нөгөө граф 1 минутаар харагдаж байна. Энэ дээр өдрөөр харагдаж байна. Тэг ингээд зэрэг хардаг ч юм уу. За энийг бол ингээд хүснээр харагдах байдлаар өөрчилж болно. За энийг устгаж. За яг интерактив дээр байгаа нэг гоё функц нь юу вэ гэхээр new window-д дарахаар энэ fundamental explorer гэж байгаа. Энийг дарсан ч энэ дээр дарж харж болно. Эсвэл энэ дээр дахараас ба fundamental explorer гэдэг. Энэ дээр дарахаар юм шин цонх гарч ирж байгаа. Энэ нь юуг харуулдаг вэ гэхээр за яг юун дээр арай том компани дээр зүгээр юм уу? Apple сонгоод тэгээ fundamental explorer-ын зүйгээ дарахаар энэ шин цонх харагдаж байгаа шүү дээ. Харагдаж байна уу? Энэ цонх харагдаж байна уу? Окей. За энэ цонхон дээр юу харагдаж байгаа гэхээр overview гэдэг тэр нь одоо нийт гэдэг энэ бүх үзүүлэлтүүдийн нийлүүлээд ингээ багцлаад харуулсан байгаа. Энээс ингээд за ингээ дээрээс нь доошоо гүйлгээд харчиж болно. За нэг нэгээр нь харъя гэвэл company profile гэхээр за яг ямар компани бэ гэхээр нөгөө Apple ямар бизнес summary те ямар бизнес үйлдвэрлэлийн санхүүгийн summary ямар байгаа гэдэг бүх мэдээлүүд нь энд байгаа. Компани profile-ыг нэг эндээс харчих болно. За ингээд нөгөө нээлт энгийн хувьцааны хийдийн, давуу эрхтэй хувьцааны хийдийн, нийт зах зээлийн үнэлгээний хийдийн бүх мэдээллүүд нь энд байгаа. За cash ratios гэхээр нөгөө санхүүгийн голлох харьцаанууд нь хэд байгаа гэдгийг эндээс ингээд харж болно. Доош нь гүйлгээд. За эндээс бас ингээд харж болох нь байна. Dividends гэхээр нөгөө ногтлох шиг яаж тараад ингээд мэдээлэл нь байгаа. За ингээд одоо дивидендийн хэмжээ бол нэг ч хувьцаанд ийм хэмжээнд байх юм байна. Өмнө нь болохоор 21 оны 2 сарын 5-нд бүрдэх өдөр байсан байна. За жилийнхэн дундаж одоо ногдлох ашигын нөгөө чинь 0.64%. За тэгээ ингээд мэдээлүүд нь энд харагдаж байгаа. За ингээд эндээс бас харж болно. Графаар бас ингээд харагдаж байна те. Унж явж байгаа жоох өсөө явж байгаа юм байна. За impact гэдэг хэсэг за энийг хүснээр ингээд settings-ээс хүн тохируулж болдог. За энэ нь ер нь яг тухайн үед цаашдаа ашиглаад үзэхээр хараад үзээр энэ болохоор нөгөө өөрөө score өгөөд энэ компани бол миний одоо score-оор бол дайчуу компани байна те. Ингээ score өгч болдог. За тэгээд за шаардлагатай бол энийг ашиглаж болно. За financial гэхээр нөгөө санхүү үзүүлэлтүүд нь ингээ тайлангууд нь жилээрээ одоо ингээд улирлаараа income тэгээд balance sheet одоо cash flow гэдэг нөгөө мөнгө урсгалын тайлангууд нь байгаа. Тэг ингээ энэ дээр аюул хөргөн одоо өөрчлөлтүүдийг ингээд харуулсан бүх мэдээллүүдийг ингээс эндээс харж болно. За analysis ranking гэдэг энэ хэсэг бас аюул хэрэгтэй гоё хэсэг байх ба. Энэ яадаг вэ гэхээр одоо бусад санхүүгийн одоо компаниуд фирмуудтай тэд нар Apple-ийн хувьцаа хэд болгон гэж дүгнэж байгаа юм байл гэсэн үг. Санхүүг үзүүлэлтийн хувьд. За тэгээд за энэ дээр хэд байна? За нийтдээ 31 аналист төгснөөс биш 38 нийтдээ 40 байна те. 40-оос 41 нь авах 7 нь хоолд 2 нь зар гэж байна те. Ийм ерөн рангтай байгаа юм байна гэсэн үг. За дунджаар болохоор 152 106 ханшин хүрэх шанстай байна санхүү үзүүлэлтийн хувьд. Тэгээд одоо байгаагаас 23.5%-ийн дээр одоо гэдэг үнэлэгдсэн байна л гэсэн үг. Тэгээд доошлуулад харвал нөгөө яг ямар компаниудаас фирмүүдээс өгч байгаа юм бэ гэдэг нь энд байгаа. За жишээ нь JP Morgan Stanley бол 164 гэдэг ханш хүрнэ гэдэг мэдээлэл өгсөн байна. 3 сарын 12-нд өгсөн юм байна. Энэ дээр нь ингээд дарахаар холбогдох тайлангуудыг ингээд уншаад read full article гэдэг уншаад иж болно. Шаардлагатай бол уншиж болно. Тэгээ ингээд хугацаанд бүр дээрээс хойш байгаа бах. Тэгээ ер нь бол ингээд хараад иж болно. За одоо энэ Citibank байна. UBS за ингээд ер нь бусад санхүүгийн компаниуд ямар анализ өгсөн бэ гэдгийг энэ анализ ранкинг гэдэг хэсгээс нь харна. Энэ бас айгүй хэрэгтэй үзүүлэлт байж магадгүй. За анализ forecast гэдэг нь болохоор interactive brokers-ийн аналистуудын дүгнж байгаагаар одоо ирээдүйдх орлого нь ямар болох боломжтой юм бэ гэдэг ингээд юу гэдэг forecast буюу таамаглал өгдөг. За эндээс бас ингээд хэрэг дэлгэрэнгүй татварын дарга цэвэр ашиг нь хэд болох юм ч юм уу. Cross margin хэд болох юм. За нэг ч хувьцаа ногдлох шахын хэмжээ хэд болох юм ч гэдэг юм уу те. Тэрийг нэг эндээс одоо таамаглаж байгаа таамаглалыг харж болно гэсэн үг. За news гэдэг хэсэг нь болохоор түрүүний энд байгаа news-тэй яг адилхан. За нэг багсч та. Энд байгаа news хэсэгтэй адилхан. Гэхдээ арай нэг томоор харагдах юм уу те. За нэг бүр том болчих тийм үү.
За тоохгүй шүү. За энэ дээр болохоор бүр түрүү хэлсэнчлэг нэг хамаарах болон хамаарахгүй баг зэргийн хамааралтай ч юм уу бүх одоо энэ Apple-тай холбоотой мэдээлэлүүд явж байгаа. За энэ урталтаа ногоон өнгөтэй байвал энэ positive буюу эерэг мэдээлэл. Тэгээ ханшинд болохоор нэмэх одоо нэг point гэсэн үг те. Нэмэх оноотой л гэсэн үг. Тэгээд доош болохоор аюул олон мэдээлэл байгаа. Өнөөдөр болохоор бага мэдээллүүд нь аюул эерэг байгаа юм байна. Сөрөг гэвэл яг ямар сөрөг мэдээлэл байна вэ гэдгийг бас ингэж харж болно. Негативыг хасах нэг оноотой. Тэгээд real full гэдэг бүх мэдээлэл ингээд дэлгэрэнгүй бас ороод уншиж болдог. Тэгэхээр энэ news хэсгийг бас ингээд ашиглаад мэдээлэл уншаад байж болох нэ. За энэ ownership гэдэг хэсэг дээр болохоор одоо Apple-ыг ямар компанид эзэмшдэг institutional strategy гэдэг ингээд хуваагдаж явж байгаа. За тэгээд бас нэг хэрэгтэй юм энд нөгөө одоо энэ institutional бол strategy-гээс хувьцаа эзэмшдээс авсан болсон зарсан одоо trade log нөхцөлөгдөд явж байгаа. За ийм ширхгээр ийм одоо үнэлгээтэй хувьцааг авсан байна. Purchase гэдээ авсан байна. Тэгээ 12.9 мянган доллар юм байна. За тэгээ эндээс бас ямар тухайн компани яг ямар хөрөнгө оруулсан байна гэдэг ч юм уу тийм мэдээлүүд нь харж болно. Ер нь бол энэ fundamental explorer бол яг авч явахд бол харахад аюу хэрэгтэй л гэсэн. Энийг хардаг байх хэрэгтэй гэсэн. За энийг харж. За санийхаас асуух зүйл байна уу? Тэр прогноз нь ямар хугацааны прогноз вэ? Жилийн хугацааны. Энэ жилийн гэсэн үг. Эднэр штэ тий. Тэгээ бүр ороод дэлгэрэнгүй уншиж танилцаад яагаад нөгөө 175-ын тий гэдэгтэй танилцж болдог. Тэгээд нөгөө assumption-ууд гэдэг ямар үзүүлэлтүүдийг аваад хашин 164 хүртийн 165 хүрнэ гэж төсөөлж байгаа гэдэг мэдээллийн дэлгэрэнгүй уншиж танилцсан л зөв. Тэгэхгүй бол энэ дээр байгаа бол зүгээр яг энэ жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг үнэлж үзээд энэ компани бол хашин 164 хүрэх потенциал байна гэд тавьж байна гэсэн үг. Тэгээ энэ ханш бол үргэж өөрчлөгдөнө. За тухайн одоо санхүүгийн фирмээс шалтгаалаад зарим нь үлэлээр ч юм уу зарим нь сар болгон гаргаа явж байгаа. За тийм байна. За өөр асуух зүйл байна уу? За болцлоо гэж үзлээ те. Энд дээр OTC маркетинг үнэлгээнүүд орж ирэх үү? Орж ирнэ. Гэтэ юу? Тухайн компаниас шалтгаална. Одоо жишээ нь жижигхэн компаниуд дээр бол нөгөө аналист төгөх хэмжээнд бага. Одоо байгаль анализууд нь аюу дээр үеих ч юм уу те. Хугацаа хоцорсон байж магадгүй. Яг ийм Apple бол мэдээж номер 1-т байгаа бах. Ийм том компани хувьцаанууд дээр бол аюу олон аналист байна. Тэгээд аюу бол анализ өгсөн. Тэгээд төрлөөр л байна. Байхгүй байх тохиолдол байна шүү. OTC-ийн нөгөө зарим жижиг хувьцаанууд дээр ялангуяа байхгүй байх магадлал өндөр байна. Окей. За тэгвэл энэ хэсэг ингээ яриад болчлаа гэж ойлголоо. Зөв. За ер нь бол ингээд интерактивын яг платформын асуудал ингээд бүр яригдчихлаа. За тэгээд ихэнх хүмүүсүүд нь нөгөө утсан дээрээсээ ч юм уу iPad-наас ч юм уу ашиглах бах. Тэгвэл яг саний ярьсан бүх функцийг адилхан. Гэхдээ байран солигдоод энэ тэндэл орцсон байгаа бах. Нэршлийн хувьд бол яг адилхан. Одоо buy бол buy. Одоо энэ fill outside RTH гэдэг ч юм уу те. Энэ нэршлүүд нь бол яг адилхан. Нөгөө чеклэх бол чеклэх, сонгох бол сонгох гэх яг тэр функцээрээ байгаа. Тэгээд утсан дээр бол жоохон дээр дор орцсон байдаг шүү. За тэгээд зөвлөхөд болохоор яг үнэхээр арилжаа хийгээд яг хурдтай хий гэвэл утсан дээр жоохон түртэж магадгүй. Нөгөө опшнуудаа орж өгдөг ч юм уу. Компьютер дээр гэвэл илүү хурдан амар байж магадгүй. Компьютер дээр хийсэн л ерөнхийдөө байх байх. За тийм байна. За ингээд энэ хэсгийг бол ингээд бүхэлдээ интерактивыг яг ярих гэсэн дуусчлаа. За нэмэлтээр болохоор нөгөө юу байгаа? Ийм хэрэгтэй вебсайтууд байгаа. Үнгүү. За ер нь яг бодож байгаад яг энэ дөрөв байвал ихний ээлжинд хэрэгтэй болов гэж бодлоо. За investing.com гэдэг юу байгаа? Вебсайт байгаа. За investing.com дээр болохоор ингээд бүртгүүлж ороод за төлбөр мэдээж төлөд илүү мэдээлэл авч болно. Search гэдэг хэсэг дээр нь хувьцаагаа бичээд Apple бол Apple-тай дарахаар энд ханш харагдаж байгаа. Энэ ханш бол ер нь бараг л real time data байж болно. Гэхдээ бас яг 100% real time data бол биш. Одоо жишээ нь одоо 756 болж энэ real time data болохоор 75540 real time data байна те. Энэ ингээ өөрчлөгдөд явж байгаа. За ер нь бол бараг л төхөндөө энэ дээр байгаа ханш бол
За free market дээр бол өчигдөр 124.76 дээр хаасан юм байна. Одоо free market дээр 122.96 болсон явж байгаа юм байна. Apple. За эндээс одоо юу гэдэг чартын technical chart гэж дараад чартыг харж болдог. Тэгээд ер нь ашиглахад илүү амар нь энэ investing-ийн chart ер нь айгүй амар та. Энэ dividend одоо юунд split хийгдсэн date mate гэдэг ингээд харахад айгүй ингээд амар эвтэйхэн байдаг. Энийг candle-аар сонгоод томруулаад ч юм уу ингээд хүснээр өөрчилж болно. За энэ вебсайт байгаа. Энийг бол бүх хүмүүс л баг мэддэг баг. Түгээмэл сайт. Тэгээ мэдээ унших бол холбогдох news-ийн ингээд news гэдэг уншиж болно. Санхүү үзүүлэлтүүдийг харчиж болно. Форум дээр юуны талаар ярилцж байгаа ч юм уу гэдэг ч юм уу те. Энэ сайтуудаас ийм мэдээлэл авчиж болно. Тэгээд market гэж жаад stock бол stock, ETF бол ETF. За stock market дээр 52 хоногийн хамгийн дэд ханшин дээр явж байгаа ямар хувьцаанууд байна. Өнөөдөр хамгийн өсөж байгаа хувьцаанууд нь ямар байна? Top loser одоо унжаа хувьцаанууд юу байна гэх юм ингээд дараад гээд filter data хараад байж болно. Энэ бас айгүй одоо юу гэдэг day trade хийж байгаа хүмүүс эндээс хараад байж харахад бас хэрэгтэй гэж магадгүй. За тэгээд investing-ийг бол ханш харахад тэгээд бусад ингээд айгүй олон төлөвлөд байгаа. Education гэдэг бас trading guide гэдэг англи хэлээр айгүй олон хөрхөн мэдээлэлүүд байдаг. Эндээс бас харж болно. За дараагийн сайт нь болохоор энэ investing-тэй адилхан яг энэ trading view гэх сайт байгаа. Энэ нь болохоор бас яг нөгөө хувьцааны ханшийн мэдээлэл харагддаг. Тэгээд нөгөө sign in хийгээд мэдээлэлээ оруулаад бүртгүүлчих болно. Тэгээд chart гэдэг энэ дээр дарахаар яг хувьцааны ханшийн мэдээлэл нь ингээ харагддаг. За одоо юу гэдэг энэ дээр ингээд APL гэх Google дээр бичгээр энэ ханшийн график болохоор зөвхөн нөгөө open market буюу нээлттэй зах зээлийн үеийн ханшийн график байхгүй. Эсвэргээрээ энэ дээр trading view дээр энэ candle-ийнхаа нэг candle харагдах хугацаагаа богиносхоод одоо day base-ний 5 минут ч юм уу минутаар болгочоор энэ EXT гэдэг опшн гараад ирдэг. Энэ яадаг вэ гэхээр нөгөө extend hours гэдэг free болон after market-ийн ханшийг харуулдаг гэсэн. Ханшийн график харуулдаг. Энийг дарахгүй бол энэ график бол яг зөвхөн нээлттэй зах зээлийн график. За энийг ингээд дарчвал after болон free market-ийн график ингээ өөр өнгөөр харагддаг. За тэгээ эндээ UTC 8 гэдэг одоо Хонконгийн ханш цагаар явж байна. За энд 4-өөс free market нэгж байгаа те. Энд нэгдээд явж байгаад 9:30 хүртэл free market явж байгаа. 9:30-аас open market нэгдэж байна. Явсараад энд хааж байна. Эндээс after market энэ хүртэл үгэлчлээ 7 цагаас хааж байна те. Тэгээ энийг ингээд free market-ийн ханшийн графикийг харъя гэвэл ингэж харж болно. Тэгээ түрүүн ихэнд ярьсан шиг free market-аар нөгөө арилжаа айгүй volume багтын хийгддэг учраас огцом дэшээ доошоо яваад иж магадгүй. Ханшийн графикийг харахад ч гэсэн бас айгүй боломжтой байгаа те. Ингээд огцом унсан тэгээ ингээд одоо юу гэдэг юм candle айгүй тийм сонин candle аваад. Яг market нэгдэд явахаар ингээд айгүй нөгөө жиг дурсалаараа өсөөд унаад тэгэл нийлүүлэлтээ шалтгаалаад дэшээ доошоо явж байгаа. За энэ trading view гэх сайтыг харж болно. Тэгээ дотор айгүй олон бас ашиглах боломжтой. Форум гэдэг тэр форум дээр нь хүмүүсүүд нөгөө юу гэж бодож байгаа гэдэг юм уу те. Ханшийн мэдээллүүдээ одоо форум дээр нь оруулсан байдаг. Тэндээс уншаад танилцаад аваад иж болно. Одоо чиний шиг. За энд шалтгаанаар оруулсан юм шиг байна. За ингээд ер нь бол эндээс бас ханшийн график харж болно. За ер нь хамгийн гайгүй хоёр ханш харах сайт нь Trading View, Investing.com. Энэ хоёр үнэгүй гэхдээ ханш шууд харуулна. Тэгэхээр энэ бол хэрэгтэй сайт гэсэн үг. За өөр энэ Finviz гэж бас сайт байгаа. Энэ болохоор нөгөө скринер нь айгүй даж зүгээр санагддаг. Finviz.com гэдэг энэ бас үнэгүй сайт. Бас хүсвэл нөгөө илгээгээд төлбөр харж болно. За эндээс Maps нь бас их зүгээр. Ингээд дарахаар S&P 500-ийн өнөөдрийн нөгөө performance гэдэг өсөлт уналтыг харуулж байна. Энэ дээр болохоор day performance жил болж жил ингээд одоо PE ratio ч юм уу ингээд өөрчилж болдог. Өнөөдөр бол S&P 500 дотроо индастри гэдэг ямар салбарын хувьцаанууд нөсөд байна гэхээр энэ Amazon, Tesla ч юм уу те. Эгийн салбар нь одоо өчигдөр өссөн юм байна. Энэ технологийн салбар бол унж байгаа юм байна. Санхүүгийн зах зээл дотроо бол нэг ийм функцтэй байгаа юм байна гэдэг. Ер нь ингээд энгийнээр харъя гэвэл за ер нь зах зээл яаж байна вэ? Аль чиглэл рүү явж байна вэ? Өнөөдрөөр бол яг яасан байна вэ гэвэл ингээ харчих болно. Тэгээ бас одоо жишээ нь яг энэ автомашин EV маркет доторхыг харъя гэвэл ингээ энэ дээр нь хоёр дарчгаар сайтыг шилжээд энэ дотор ямар компаниуд байна вэ гэдэг ингээ гараад ирнэ.
Одоо Америкийн зах зээл дээр, Японы зах зээл дээр ч юм уу. Одоо зах зээлийн үнэлгээ хийдэг, PE ratio хийдэг, хашны хийдэг, өөрчлөлт хийдэг байгаа. Одоо дундаж volume хийдэг байгаа ч юм уу те. Эндээс ингэ харж болдог. За тэгээд энэ Finviz руу орохоор за саний Maps-ээс ингэж харж болно. Бас энэ screener дээр нь бас фильтрлэхэд бас айгүй зүгээр амар байдаг. Одоо аль бич дээр байгаа гэдэг ингэ сонгоод тэгээд зах зээлийн үнэлгээнд хэдэн одоо тэрбум доллараас дээшээ компани хувьцаал харъя гэдэг ч юм уу те. Жишээ нь одоо Nasdaq дээр байгаа за $300,000 өчөө да. $300,000 дээшээ үнэлгээтэй компаниуд гэдэг одоо ингэ фильтрлж байна. Тэгээд тайлан гарах хугацаагаар ч юм уу ингээ бас фильтрлэж болно. Тэгээ одоо ингээд энэ бүх фильтрлэх опшнууд байна те. Жилийн ногтлол шиг ярилтанд хийдин гэдгээр нь фильтрлэж болно. Дундаж ярилжааны волюмонд одоо 100,000-аас доошоо дээшээгээ хийдэг те. Тэрүүгээрээ болно. IPO date гэдэг нь хизээ IPO хийсэн бэ гэдгээр нь бас ингээ фильтрлэж болно. За ингээд фильтрлэх аягүй олон боломж байгаа. Бас industry гэдэг одоо airline компаниудыг авъя. $300,000 дээшээ airline компаниуд юу байна уу ингээд гарахаар фильтрлээд за энэ компаниуд байж болж байна гэдэг мэдээлэлүүд нь гараад ирнэ. За тийм ингээд ер нь эндээсээ л ингээд фильтрлэн да. Тэгээ ингээд хувьцаа гарахад аягүй бас хэвтэйхэн. Тэгээ хувьцаан дээр дараад мэдээллүүдийг авч болдог. За заавал техник шинжилгээний төр гэхгүйгээр энэ дээр бол жишээ нь RSI Bollinger Band гэдэг Moving Average гэдэг жижиг төлөвлөлтийг оруулсан ингээд харагдчихадаг. Тэгэхээр энэ бас ингээд энгийнээр харахад бол бас хэвтэйхэн сайт байж болно. За скринер дээр чинь technical гэдээ бас ингээд энд бас ингээд яах юмуд байгаа. Тэгээд сортлж болох зүйлүүд байгаа. За market copy 100-аас дэше салбарын за airline компани гэж сонгоч. Тэгээ technical гэдэг chart гэхээр бас ингээд бүгдийг нийлүүлээд ер нь бол airline хэмжээ хоорондоо ерөнхий ойролцоо графиктай байгаа. Гэтэ бусдаас ялгарх нь аль нь вэ ч юм уу. Ингээ харыг ивэл энэ скринер бас айгүй өөрхөн жижигхэн юм тренд лайнууд зураад хашин одоо жишээ нь ийм чанелд явж байгаа гэдэг ингээд харуулдаг ч юм уу те. Ийм харахад айгүй эвтэйхэн амар сайтгүй л энэ Finviz байж болно. За энийг бас судлаад үзээрэй. Дэлгэрэнгүй олон айгүй мэдээлэлүүд байгаа. За өөрчн энэ stock charts.com гэдэг энэ бас ер нь Finvizтэй бараг л ойлцоо одоо. Энэ яадаг вэ гэхээр бас энэ дээр ингээд TP бичээд оруулахаар яг адилхан ингээд хашин графикын нөгөө холбогдох мэдээллүүдийг оруулаад энд бас яг нь гарч байгаа ханшаа өөрчилж бас болдог. Simple moving average авах юм уу? Хідээр төхөөлөх юм. Тэгээ одоо ингээд хашин хэдэн хугацааных байдны ч юм уу те. Ингээд хүснээр фильтрлээд хааш харахад бас энэ айгүй зүгээр илүү амар байдаг гэх юм уу те. График харахад юу гэдэг түүлийг нь ашиглахад айгүй амар сайт л гэж болгоно доо. Тэгээ дотроос айгүй олон боломжууд байгаа. Судлаад үзэхэд маш хөргөрхөн зөндөө боломжууд байгаа. Энийг бас ашиглаж үзээрэй. Энэ бас зүгээр сайт байна. За, саний ярьсан юмнуудаас асуух зүйл байна уу? Гайгүй юу та? За, окей. За, тэгвэл ингээд миний ярих сэдв ингээд бүгэн дуслаа. Асуух зүйл байхгүй бол ингээд дуусгая да. За баярлалаа гомбо. Баярлалаа. Окей. За баярлалаа. За баярлалаа. Ийм нэр асуух бичлэг яаж үзлээ? Нөгөө хувь хүн болгонд нөгөө интерактив брокертэй асуудлууд байгаа хөх те. Манайх тэр зарим хүмүүс нь дансаа нэглэгдсэн хувьцаанд байгаа. Тэгээ данс нэгдсэн данс руу шилжүүлж авна. Одоо эсвэл манайх тэр байгаа кэш данс руу шилжүүлж авах ч юм уу. Яг тийм хувь яг өөрийнхөө асуудлыг шууд над руу уцаар холбогдоод асуугаад тэр шийдэж болно шүү. За шүү. Окей. За. За баярлалаа. Хоёрын бичлэгээ яаж байгаа. Тэгээ мэйлээр явуулаад дахиж үзэж болно. За баярлалаа. За баярлалаа.